Сайн уу найздаа? Өөхөө багш нь байна. Есүс энэ дэлхийд ирээд олон төрлийн зөвлөлтүүдээр дамжуулан Бурхны ус гэгдэх, мөнхийн ус нь чухам ямар газар болохыг харуулж өгсөн. Мөнхийн ус нь аврал авсан хүмүүсийн очих газар. Аврал нь хичээл зүтгэлээр биш Бурхны ивэл. Авралын сайн мэдээг хүлээж авсан хүмүүсийн очих газар штэ. Гэхдээ Есүс ирсэн шалтгаан нь тусдаа байсан гэнэ. Тэр нэгээ юу юм бэ? Гарцаагүй биднийг аврахын тулд тэр. Яаж тэр вэ? Өнөөдөр Есүс хэрхэн бидэнд аврал авах замыг зааж өгсөн талаар та нартай ярьж өгье. Есүс өвчин зовлонтой олныг эдгэж байгааг харсан хүмүүс Есүсийг даган явсаар байв. Оо? Би таанаас талах худалдан авч энэ хүмүүсийг хооллох вэ? Хүмүүсээс баг мөнгө цуглуулад 200 динарч дутах нь дээ. Нэг хүний өдрийн ажлын хөөс 1 динар байсан гэхээр чинь 200 динар их хэмжээний мөнгө байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр тэнд маш их хүн цугларсан байх нэ? Насанд хүрсэн эрэгтэйчүүд зөвхөн 5,000 байсан гэхээр эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг нийлбэл 10,000-аас илүү их байх байсан баг. Энд нэг хүүхэд 5 далах 2 загас авч ирсэн байна. Би ганцаараа идэж авч ирсэн. Гэхдээ хуваагаад идцгээе. Наадхай чинь хуваавал үртэл оногдох үед. Үнэхээр сайхан сэтгэлтэй. Баярлалаа хүмүүс. Эзэн. Одоо үнийг тарааж өгөх тун. Үгүй энийг яаж тарааж өгөх вэ? Гэхдээ гайхамшигтай нь талах болон загас дуусахгүй гарч ирсээр байлаа. Хөөх, эн чинь үгүй. Аргагүй л. Юу вэ? Яаж юм байна гэж? Хөөх, энэ долох үнэхээр амттай юм аа. Есүс, баярлалаа. Баярлалаа. Энэ хүүхдийн авчирсан талах шүү дээ. Хүүхдээ, амттай иднэ. Чиний бяцхан үйлчлэлээр дамжуулан бүгд идэх хоолтой боллоо шүү дээ. Есүс, та ингэж идэх зүйлээр хооллон биднийг аварч байгаа тийм үү? Үгүй дэж үний. Есүс Христ үнэхээр үхлээс амьдруулагч нэгэн. Есүс та мундаг. Үхлээс дахин амьдруулж өгдөг нэгэн түүх бий. Нэгэн өдөр Есүсийн сайн найз Лазар үхэх өвчин туссан тухай мэдээ сонсогдов. Лазар бол анхлын үнэр досоор Есүсийн хөлийг досолсон Мария болон түүний эгч Марта нарын ах байв. Эзэн минь. Есүс та очих юм бол тэр өвчнийг эдгэж чадна штэ. Энэ өвчин үхэх өвчин биш. Бурхны алдрын төлөөх өвчин юм. Бурхны хүү үгээр дамжуулан алдаршигдах болно. Тийхүү Есүс байсан газараа дахин 2 хоног. Найд нь өөхөх гээд байх чинь дээ. Үүдэн сэтгэлтэй гэдэг нь. Ерөнхийдөө Есүсийг хороох гэсэн бүлэг хүмүүс байсан болохоор тэднээс зүгтах гэсэн юм болов? Тийм зүйл биш ээ. Есүс жинхэнэ хүсэл байсан юм. Лазар зүгээр байгаа да. Харин тийм ээ. Бидний найз Лазар нойрслоо. Яг одоо би түүнийг сэрэхээр очих болно. Унтаж байгаа хүнийг сэрэхээр явна гинэ. Лазар үхсэн. Юу гэдэг? Лазар үхэх үед тэнд байгаагүй мэн та нарыг бат итгэлтэй болохын тулд байсан юм. Одоо түн рүү явцгаая. Есүс дагалдагчтайгаа хамт Лазарын байгаа Бетон хот руу хөдлөв. Чулууг зайлуулах тун. Есүс ээ. Бурхан минь үхээд 2-3 өдөр өнгөрсөн. Арайчтай. Хэрв чи итгэвэл Бурхны алдрыг харах болно гэдэг биш билүү?
Аав минь, миний гуйлтыг сонссонд талархъя. Лазар, гараад ир. Чин одоо 몸이 아파가 들렸다. Дүүнер минь би байна. Есүс үгсэн байсан Лазарыг дахин амьдруулж өгсөн. Есүс үнэхээр дахин амьлуулсан байх нэ. Тийм ээ. Есүс биднийг дахин амьдруулахын тулд ирсэн. Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогдсон нас барсан. Түүгээр дамжуулан бид аврагдах боломжтой болсон. Загалмай дээр цовдлогдохынхоо өмнөх өдөр нь Есүс дагагч нартайгаа хамт дээгүүр өнгөрөх баярын зоог барихаар бэлтгэв. Энэ сүүлчийн зог буюу ариун зог хэмээн нэрлэдэг. Үхгийнхээ өмнөх өдрнүүд ээ. Дагалдагч нар түүний талаар огт мэдээгүй байв. Гэвч Есүс бүгдийг мэдэж байв. Та нарын дундаас намайг нэг чин зарах болно. Ямар зайлг нүвэ? Түргэн байна даа. Есүс дагалдагч Юдан түүнийг зарна гэдгийг урдаас мэдэж байсан. Гэхдээ энэ нь Бурхны хүсэл байв. Бурхны хүсэл гинэ. Дээгүүр өнгөрөх баяр нь Египтээс гарах тухайн үед бяцхан урганы цусыг хаалганыхаа дотхонд үрснээр Үхлээс Израилийг аварч өгсөн болохыг сануулдаг. Тэмдэглэлт баяр байв. Есүс ариун зоогоор дамжуулан бяцхан урганы цусаар биш, Есүс Христийн махан бие болон цусаар дамжуулан бид бүгдийг аварч өгч байгаа болохыг ойлгуулж байгаа хэрэг. Есүс өөрөө бяцхан хураг болж байгаа хэрэг байх нэ. Чамайг аврахын тулд шүү дээ хүмүүс минь. Есүс далахыг ерөөн залбираад дагалдагч нартаа хуваан өгсөн. Авах тун, энэ бол миний бие. Мөн аягийг авч талархан залбираад тэдэнд тарааж өгөв. Энэ бол олон хүмүүсийн төлөө урсах миний цус. Цусаар тогтоодох шинэ гэрээ юм. Гэрээний цусаа. Нөө Авраам Давидтай амьдтын мах болон цусаар дахил өргөн амлалтын гэрээ хийдэг байсантай адил одоо Есүс Христос өөрийнхөө бие болон цусаар золиос босноор Бурхантай эцсийн гэрээг хийж байгаа хэлж байгаа юм. Энэ бүхий л зүйл чамайг аврахын тулд юм. Есүс ээ. Чуна, одоо хэрхэн Есүс бидэнд авралын замыг зааж өгсөн болохыг ойлгосноо? Есүс биднийг аврахын тулд ингэж их золиос гаргасан байтал би сайн мэддэггүй байсан юм байна. Тийм ээ. Энэ баярт мэдээг бусад хүмүүс ч ялгаагүй сайн мэддэггүй. Тэгвэл яавал дээр юм бол бүгдээрээ ойлгож мэдээ сайхансан. Есүс бүх хүмүүст үүний тухай ойлгуулахын тулд тусгайлан бэлтгэсэн зүйл бий. Бүр ийм зүйлийг хүртэл алидын бодсон юм уу? Есүс үйлчлэлийнхаа жилүүдэд хичээнгүйлэн хийсэн зүйл бий. Тэр нь гарцаагүй дагалдагч нарыг бэлтгэсэн явдал байв. Есүс ээ. Есүс ээ. Есүс ээ. Есүс ээ. Есүс ээ. Есүс ээ. 12 дагалдагчдыг бэлтгэн байнга тэдэнд зааж сургаж байв. Гэхдээ Есүс гинэт үхэхээр бүгд их цочирсцсан байх та. Тийм ээ. Дагалдагчид хараахан үүний шалтгааныг ойлгож авахаараагүй байсан юм. Есүс дахин амьлчээ. Есүс дахин амьлчээ. Есүс үхлийг ялан дэлж 3 өдрийн дотор дахин амьлсан юм. Юу? Дахин амьсан гинэ. Тэгээд амралтын өдрийн дараах эхний өдрийн орой Есүс дагалдагч нартаа үзэгдэв. Оо Есүс ээ. Үгүй. Ийм байжуулна гэж юу? Есүс. Эцэг минь намайг илгээсэн шиг би ч мөн та нарыг илгээнэ. Онцгойлон тэргүүн дагалдагч болох Петр тусгайлан захидаг. Петр, Гэж. чи намайг тэднээс илүү хайрладгүй. Тийм ээ эзэн. Миний танд хайртай хамгийн сайн мэдэх хүн та шүү дээ. Миний хондийг тижээ. Чи намайг хайрладгүй. Тийм ээ эзэн. Миний хондийг хариул. Одоо чамайг эдэндээ. Чи намайг хайрладгүй. Хоол идэж байх чи адилхан асуултаа яасан олон асуудیں۔ Петр Есүсийн баригдсан өдрийн шөнө Есүсийг мэдэхгүй гэж 3 удаа үгүйсгсэн болохыг эргэн санав. Эзэн, та бүх юмсыг мэддэг. Миний танд хайртайгч та хамгийн сайнаар мэддэг шүү дээ.
Миний хондыг тижээ. Эзэн минь. Петрийг уужилж өгөх гэж адилхан асуултыг 3 удаа давтан асуусан байх нэ? Тийм ээ. Петрийн сэтгэл чухам ямар байсан бол? Есүс Тэнгэр өөд өргөдөхөөс өмнө Петр болон дагалдагч нартаа онцгойлон тушаал өгсөн. Тэнгэр газар дээрх бүхий л эрх мэдлийг би та нарт өгье. Та нар явж бүх үндэстнүүдийг дагалдагч болгох тун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт зааж өгсөн бүгдийг зааж сурга. Үнэхээр хэцүү тушаал биш гэж үү? Үгүй дээ. Есүс үнийг боломжтой болгож чадах хүчтэй цэцгийг тэдэнд өгсөн. Харахтун дэлхийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Есүс! Галилийн тосгоны тэрэн шугуут эзэн 11 дагалдагчтайгаа дахин уулзаад эцэстэн тэднээс хүссэн гойж байна. Та нар тэр ертөнцөд хүрч очороо. She